Эх хөрс энерхүйн тухай өгүүлэх Галбанга уран сайхны кино нээлттэй хэлээ. Тухайн киноны зохиолыг төрийн шагналд соёлын гавьяа зүтгэлтэн гүр азар бичиж жаргал сайхан найруулжээ. Галбанга гэдэг нь Бурхан багшийн 8 хотын нэг болох энерхүйн амар амгалангийн хотын дээгүүр дүүлэн нисдэг үзэгсэлэнт шувууг нэрлэдэг байна. 24 оны 8 сард Эрхмээ манаатай уулзаад Эрхмээ тэр чи олон харам бүтээл дээр уран бүтэлсэн. Тэгээд зүгээр хүний амьдрал их ойрхон юм уг нь үйл явдал. Тэгэхээр ганцхан гол санаа нь юу вэ гэвэл бидний хүн хүндээ харьцаж байгаа харьцаа өөрөө ертөнцийн юм байнамаа. Бурхны юм байнамаа. Тэгж олж харуул. Эртөөд ойрхон одоо бид нар хүн шиг хүнлэг харьцсан юм, хүн хүнээ баярлуулна, хүн сайхан сэтгэлээ зориулна гэдэг нь Бурхны юм. Тийм учраас Галбанга гэж одоо Бурхны 8 хотын нэг байсан. Тэр гайхамшигт хотын шувуу хүртэл бид нар сайхан явбал тэр баярлдаг юм байна л гэсэн. Бид нар өөрснийх амьдралд байгаа игэл ингийн юм а. ертөнцийн юм тий? ертөнцийн буян хийж яах гэж бодвол их сайхан байна шүү гэж байдаг зүйл гэж ерөөсө бодож болохгүй. Яг хөө энерхийн суурлууд хийдэг би. Тэрний нэг юм л юм. Манай монголчууд чинь дэндүү сайхан сэтгэлтэй, дэндүү хуужууд, дэндүү одоо тал нутаг шиг тийм сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэр сэтгэл зүг ч юм уу, тэр мэдрэмж нь арай жоохон багассан болов гэж би бодоод гүрэх ч гэсэн. Тийм болохоор энэ кино болохоор ерөөсөө л хайрын тухай, сайхан сэтгэлийн тухай тийм зөөлөн мэдрэмж төрүүлэхээр л кино. Зүрхтэй хүн болгоно л үзэхэд маш гоё таалагдах байх гэж бодож байна. Тэгээд маш гоё хүн хүнээ энерхүйн тухай, хайрлахын тухай, нэг нэгэндээ чин сэтгэлээсээ хандах тухайд мэдээж их хүрийн хайр, гэр бүлийн хайр ер нь л нэг үзэхэд бол нэг юм маш гоё дулаахан зөөлөн мэдрэмж аваад маш гоё одоо сэтгэлээ онгоолгоод одоо нулимс туслуулаад ч гэдэг юм уу ямар ч байсан нэг юм сэтгэл маш гоё амраад гарах 2 цаг байх болов уу гэж би бодож байгаа. Монголын кино урлагт бас нэгэн цоо шинхэн өнгө төрхтэй өөрийн гэсэн хэлэх санаатай цоо шинхэн одоо хүнээр бол нэг хүүхэд нэг бас уран бүтээл төрж өнөөдөр үзэгчдийн хүртэл болж байна. Хүн болгон залуучууд ээж аав болох гэж байгаа ээж аавууд заавал энэ киног үзэх ёстой. Тэгээ эндээс та амьдралын маш олон гоё зүйлийг мэдэж ухаарч авах болно. Их хүрийн тухай, их хүний хайрын тухай, амьдралын үнэн мөнний тухай өгүүлсэн их сайхан тийм уянгын кино болсон байх гэж бодож. Би бас киногоо өөрөө бас бүтэн үзээгүй. Яг та нартай хамтаас одоо яг анх удаа үзэж байна. Энэ бол анхны уран бүтээл. Ямар ч зүйл энэ продюсераар ажиллаа. Энэ кино маань өөрөө нөгөө амьдралын яг утга учирыг эцэг их байх утга учир байна. Хүүхэд нөгөө өргөж аваад одоо тий ямар хайр инэрлэр яаж өсөх ёстой вэ гэдэг. Залуучууд бас их үзээсэй гэж бодож байна. Би ч өөрөө бас ээжээр хайртай хүү байсан. Манай ээж яг энэ хорвоо дээр нэг од харваад өнгөрж байгаа тайлбар ирээд буцсан юм эмэгтэй байдаг учраас Галбанга гэдэг кино надад тэрүүгээр их ойрхон байсан. Тэгээ Наран Солонгын маань жүжиглэл за одоо Намунагийн маань жүжиглэлээр дээр дэндүү гоё санагдчихсан учраас одоо энэ кино руу дуу өндөр нэг сэтгэлээр шууд ороод хийж бүтээгээд одоо өнөөдөр ингээ кино маань нээх гээд ингээ байж байна да. Ингээд Галбанга уран сайхны киноны албан ёсны нээлт болж бүх кино театруудаар гарч эхэллээ.